миний өөрийн судалгаа л да. Одоо хулган дээрээс нь судалгаа байхгүй. Ингээд энгийн хулганы илгийг те за таргалтай хулгана за хулганд хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнг ингээд 4 бүлэг болгоод ингээд судалсан. Тэгээд үр дүн нь яасан бэ гэсэн яг зөвхөн илгэн дээр хийсэн л дээ. Эсийг нь ингээд микроскопоор хараад ямар байгаа юм бэ гэдгийг харсан баг. За мэдээж хоолны дэглэм барьснаар бол тухайн хулгамны жин буурсан уу буурсан, турсан уу турсан, нойруулж байгаа үйл ажиллагаа, илгэний үйл ажиллагаа нэмэгдсэн үү нэмэгдсэн. Гэхдээ нөгөөтэйгөр яг эсийн түвшинд хараад үзэнгүүт эсийн гадуур буюу одоо гадар өөхнүүд нь бол буурсан гэсэн. Гэхдээ дотор өөх буураагүй. Эсийн дотор жижигхэн өөхөн бөмбөлгүүд яваал. Тэгэхээр хүн харахад та гуайлаг туранхаа харагдаж байна. Гэтэ та дотор өөхөө хасч чадсан үгүй л бол тий. Яг мэдээж нөгөө дэглэмийг ямар хугацаатай барьж байгаас ямар дэглэм барьж байгаас бол хамаарна. Тэгээд эргээгээд маш богинохон хугацаанд илэг нойруулж байгаа үйл ажиллагаа сайжраад маш огцон муудсан. Тий. Эхэндээ бол сайжирсан юм шиг үзүүлэлт гарсан. Жим буураа сайжирсан юм шиг үзүүлэлт гарсан. Маш хурдан эргээгээд муудацсан. Бүр дортцсон. Анх байснаасаа муудацсан. Дасгал хөдөлгөөнийг хоолтойны дэглэмтэй ингээ хослуулсан чинь нойруулж байгаа үйл ажиллагаач, илгэний үйл ажиллагаач сайжирсан. За цусан дах тригглицеридийн хэмжээч багассан. За тэгээ эс доторх өөрийнх нь эсийн гадна болон доторх өөхн бөмбөлгүүд нь багасаад нөгөө энгийн хамгийн одоо бидний хяналтын бүлэг гэж ярьдаг. Бүлгийн илэгтэй адилхан болж ирсэн. Өнгө морфологийн бүтцийн хувьд ч гэдэг ойролцоо болж ирсэн. Тэгэхээр тэрний үр дүнгээс нь юу юм бэ гэхээр дэглэм бариул үр дүн өгдөгч эргээгээд хортой юм аа. Нөгөөтэйгөр дотор өөхийг бол их бууруулж чадахгүй байна. Хослуулах юм бол үр дүнтэй юм байна. Гэхдээ үүнд бол